Сайн байцгаана уу багш нараа, өдрийн мэнд хүргэе. За сургуулийн нэгдсэн удирдлагын систем болох LMS систем дээрээ хэрхэн улирлын дүн үнэлгээгээ оруулах талаар та бүхэнд бага зөвлөгөө өгье. За LMS систем рүүгээ дүн үнэлгээгээ оруулахын тулд бид нар заавалчгүй LMS систем рүүгээ нэвтрэх хэрэгтэй. За LMS систем рүүгээ нэвтрэхийн тулд сургуулийн вебсайтны баруун дээд ууланд байрлах үндсэн цэснээс sign in гэсэн хэсгийг сонгож орно. За sign in гэсэн хэсгээ сонгоод орохоор таны мэйл хаяг, пассвортыг оруулах талбар гарч ирнэ. Логин хийх талбар дээр та өөрийн албаны хаяг буюу new era зэрэг edu.cgmn-тэй хаяг болон өөрийн пассвортаа хийгээд LMS систем рүүгээ нэвтэрч орно. За LMS систем рүүгээ хэрвээ өмнө нь бид нэр бүгд нэвтэрч туршиж үзсэн пассвортаа санахгүй байгаа хүн байх юм бол надтай юм уу оргилтай Аримбал багштай холбогдоод юзернейм пассвортаа дахиад шинжилүүлээд ингээд авах боломжтой. За нэвтрээд ороход үндсэн зүүн дээд бууланд үндсэн энэ модулуудтай хэсэг гарч ирнэ. За модулууд дээр дарахад за багшийн ажиллах модулууд гарч ирнэ. За энэ дундаас бидний ашиглах модул бол энэ журнал гэсэн модулыг ашиглах ёстой. За энэ журнал дээр бид нар эрц явцын дүн үнэлгээтэй холбоотой бүхий л зүйлсийг бүртгэх ёстой маа. За журнал гэсэн модул руугаа орё. За энд эрц бүртгэх талбарууд маань журнал гэсэн модулууд дээр гарч ийн аль ангийн эрцгийг бүртгэх гэж байгаа бол эндээс сонгож орно. За биднэрт хамгийн одоо чухал байгаа зүйлс нь бол улирлын дүн үнэлгээгээ оруулах. За улирлынхаа дүн үнэлгээг оруулахдаа configuration хэсгээс grade configuration гэд аль ангийн дүнг оруулахаа бид нар эндээс зааж өгнө. Configuration гэсэн цэснээс grade configuration гэсэн цэсийг сонгоод аль ангийн дүнгээ оруулахаа эхлээд сонгож өгөх ёстой. За сонгоод үзье. За дараах цонх гарч ирнэ. За үүн дээр курс гэсэн талбарыг та бүхэн харж байгаа бох те. За курс гэсэн талбар дээр бид нар хэддүгээр ангийн дүнг оруулах юм бэ? За би жишээ нь за 7-гийн А ангийн дүнг оруулж туршиж үзье. За курс гэсэн талбараас 7-гийн А ангиа сонгочихно. Факультет гэдэг дээрээ та хичээл ордог багш маань өөрийнхөө ирэхээр ороод ирэхлээр тухайн багшийн маань мэдээлэл гараад ирнэ. Энэ дээр эдэр жаргал гэдэг багш хичээлийн дүнг оруулах гэж байгаа. За 7 дугаар ангийн 3 бүлэгтэй учраас энд 3 бүлэг маань гараад ирж байна. За эндээс би 7-гийн А ангийн дүнг оруулах гэж байгаа учраас 7-гийн А гэсэн сонголтыг сонгоно. За үүн дээр subject гэдэг дээр хичээлээ сонгоно. За энд бол бүх хичээлүүд орсон байгаа. За энэ дээр search more гэхлээр энд манай сургуульд ордог хичээлүүд гарч ирнэ. Эндээс за би жишээ нь мэдээлэл зүйн хичээл ордог учраас мэдээлэл зүй гэх хайх юм бол за 6, 7, 8 9-р ангийн мэдээлэл зүйн хичээлүүд гараад ирнэ. За эндээс би 7-гийн А-гийн дүнг оруулах учраас 7-гийн мэдээлэл зүй гэсэн хичээлийг сонгоно. За дараач нэг анхаарах ёстой зүйл нь энэ grade type гэсэн сонголтыг та бүхэн харж байгаа бах. Бид нар өмнөх хурал дээр ярилцаад ерөнхийдөө дүн үнэлгээгээ хэрхэн хувьчилж оруулах вэ гэж тохирсон байгаа. Энэ дээр болохоор стандарт ихэнх нэгдлүүд бол за 10, 20, 30, 40 буюу за энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхээр attention percent гэхээр энэ юу вэ гэхээр энэ эрцийн үнэлгээ. За энэ явцын үнэлгээ. Энэ гэрийн даалгаврын үнэлгээ. Exam percent гэхээр энэ сэдвийн шалгалтын дүн үнэлгээ дараах хуваар тооцогдсон гэдгийг 10, 20, 30, 40 гэсэн хуваар зааж өгч байгаа юм а. Хэрвээ за гоо 100 гэсэн үнэлгээний хувийг сонгох юм бол
attention percent нь 10% мөн ижил daily percent нь 30 гэсэн үнэлгээгээр үнэлнэ гэдгийг зааж өгч байгаа юм аа. За мэдээлэлцэн хичээл бол гоо зүүн зах аргын нэгдэлтэй ордог учраас хичээлийн үнэлгээ биш гоо зүүн хичээлийн үнэлгээгээр үнэлж болно гэсэн юм аа. Тэгэхээр 10 30-30-30-аар үнэлгээгээ бодогдож болно гэсэн үг. Эндээ сонгож болно гэдгийг зааж байгаа. За процесс гэдээ дарахлаар таны дүн үнэлгээ оруулах талбар нэгдэж байгаа маа. За үүний дараа үндсэн цэснээс grades гэсэн сонголтыг та бүхэн харж байгаа бох те энд харагдаж байна. За энэ grades гэсэн сонголтын дээр таны үүсгэсэн юунууд орж ирсэн. Дүнгууд орж ирсэн. За би сая үүсгэсэн дүн бол 7 дугаар ангийн 7-гийн А ангийн дүн үнэлгээ. Энд ингээд миний 3 дахь дүн үнэлгээ болоод ороод ирсэн. За энэ 7-гийн А ангийн дүн үнэлгээгээ үүсгэх хэсгээ сонгочихсон бол за энэ дээр дүнгээ оруулж эхэлнэ гэсэн үг. За энд дөрвөн төрлийн дүн үнэлгээ энэ дээр нэмээд final grade гэсэн сонголт байгаа. За энэ final grade гэдэг бол юу хэлж байна гэхээр улирлын дүн үнэлгээг хэлж байгаа. За би түрүүн тайлбарласан дахиад тайлбарлая. Attention grade гэхээр юу хэлж байгаа гэхээр энэ attention grade гэхээр энэ бол эрцийн үнэлгээг хэлж байгаа. За эрцийн үнэлгээ бол нийт онооны 10%-ийг илэрхийлж байгаа. Хоёр дахь нь daily grade гэхээр итвэх оролцооны дүнг хэлж байгаа. За энэ бол нийт онооны гоо зүүн нэгдэл дээр бол 30%, бусад нэгдлүүдийн хувьд бол 20%-аар үнэлэгдэж байгаа. За homework бол мэдээж гэрийн даалгаврын үнэлгээнүүд. Энд гэрийн даалгаврын үнэлгээ бол гоо зүүн нэгдэл дээр бол 30%-ийг илэрхийлж байгаа. Энэ маань юу хэлээд байна вэ гэхээр бид нар энэ эрц, явц, гэрийн даалгавар, сэдвийн шалгалт гэсэн энэ дөрвөн үнэлгээг маань бид нар нөгөө нэг задлж өгсөн дөрвөн хэсэг маань энд үндсэндээ орсон гэсэн. Attention grade гэхээр эрцийн үнэлгээ, daily grade гэхээр итвэх оролцооны үнэлгээ, homework grade гэхээр бие даалт болон гэрийн даалгавруудын үнэлгээ, exam grade гэхээр сэдвийн шалгалтуудын үнэлгээ авах нэ. За тэгвэл 5 дахь сонголт нь ингээд үнэлгээн дээр юу гарч ирж байгаа вэ гэхээр final grade гэсэн дүн үнэлгээ гарч байгаа. Final grade бол тухайн улирлын үнэлгээ буюу энэ бидний энэ оруулсан энэ бусад үнэлгээнийг бидний оруулсан томьёогоор бодоод гаргах хэсэг маань энд гарч байгаамаа. За тэгэхээр эхний хүүхдийг би дүн үнэлгээг оруулж үзье. За edit гэсэн командыг та бүхэн харж байгаа бах. Edit гэсэн командыг дарахад тухайн дүн үнэлгээг оруулах боломжтой болно. За жишээ нь гүнчин лам гэдэг эхний сурагчийн хувьд бол гүнчин лам за эрц дээрээ 100 авсан. Daily grade буюу итвэх оролцооны дүн нь 85. Гэрийн даалгаврын дүн нь 95. Exam grade нь за сэдвийн шалгалтын дээрээ 70 авсан гэж бодъё. Тэгэх юм бол энэ бол гоо зүүн хичээл учраас 10 30-30-30 гэсэн хувиар хөвчлөхөөр энэ хүүхэд бол 85 гарч байна. За энэ хүүхэд бол захим хичээлийн дунд буюу энэ үр дүнгийн үнэлгээ нь өндөр байсан. Ер нь үр дүнтэй сайн ажилласан хүүхэд байсан гэж үзэх юм бол багш эндээс одоо өөрийнхөө үнэлгээгээр энэ 85 гэсэн үнэлгээг энэ улирал бол заавал энэ хувь хэмжээгээр бодохгүйгээр за 90 болгодог ч юм уу ингэж өөрчилж болж байгаа. За ингээд за дараа чи хүүхэд бол манай анх хоёр ахын охин жаргалмаа байна. За эрц нь 95. За ингээд daily
% буюу явцын итвэх оролцооны үйлчлэг нь маш сайн итвэх оролцоотой байсан. За гэрийн даалгавраа цаг тухайд нээжсэн. Сэдвийн шалгалтын дээр 80 авсан. Энэ хүүхэд бол дундчилгтээ 93.5 байна гэдэг юм уу. Ингэж дүүн үнэлгээгээ оруулнаа. За энэ оруулсан дүүн үнэлгээгээ хадгалах юм бол ингээд тухайн хүүхдүүдийн дүүн үнэлгээг оруулна гэсэн. За ангиараа бол ингэж орно. За харин сонгоны хичээлүүдийн хувьд за grade configuration хэсгээс би 12 дугаар ангийн сонгоны хичээлийн дүнг оруулж дахиад туршиж үзлээ. За сонгоны хичээлийн хувьд курс гэдэг дээрээ за 12 дугаар анги. За эдэр жаргал багш ордог. Үнэлгээний өвн гоо зөв хөрөөж болно. Энэ бол 12-ын ABC гэсэн бүлгүүд маань гараад ирж байгаа ч гэвч бид нарт энд сонгоны анги дээр нэг асуудал гардаг нь энэ гурван бүлгээс гурван дээрээс нь хүүхдүүд холилдоод ороод ирдэг. Ийм тохиолдолд одоо 12-ын А-гаас 5 хүүхэд, Б-гээс 5 хүүхэд, 12-ын С-гээс 5 хүүхэд буюу нийт танаа сонгоны ангид 15 хүүхэд ордог бол энийг бүртгэхдээ эхлээд 12-ын А ангийн за дээрээ хичээлээ хайчи. 12 дугаар ангид Cambridge IT 96 26 A level-ийн хөтөлбөр явдаг. За эндээс гоо зүй хичээл учраас 10 30 30-аар үнэлнэ. Хэрвээ эндээс хичээлийн үнэлгээний хувь гэдгийг сонгох юм бол 10 20 30 40-оор үнэлэх ийм сонголттойгоор оруулсан байгаа. Эндээсээ яаж үнэлэхээ сонгоод оруулчихнаа. За үүний дараа яг түрүүнийх шигэ grades гэхлээр таны оруулсан сонгоны 12-ийн А зөвхөн А ангид суралцдаг хүүхдүүдийн дүн ороод ирнэ. Эндээс edit дараад за энэ ангийн за над дээр авда байдаг, инхтөр байдгүй, гэрэл дод байдгүй, ерөөлт байдгүй. За авил байхгүй, их хоёр байдаг, төвшин бат байдаг. За төрөө цогтоо байхгүй, цэнгүүн байхгүй, цэндэ байдаг. За эрхмээ байдаг. Өсөх баяр байхгүй, өсөх ирээдүй байхгүй, эрхэм баяр байхгүй. За анууд арай байхгүй, бүрэн жаргал. Ингээд өөрийнхөө хичээл ордог хүүхдүүдэд үлдээгээд за тэлмэн за уянг байхгүй. За зол ойр байхгүй. Энэ үлдсэн хүүхдүүдэд бол сонгоны хичээлийг судалдаг гэх юм бол 12 дугаар ангийн IT A level-ийн хөтөлбөр дээр энэ хүүхдүүдийн дүнг оруулж өгнө гэсэн үг. За хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо энд attention-ос grade дээр 80.5 тавих гэж хагаад андуураад 805 тавьчих юм бол энэ маань таны дүн үнэлгээ бол 100 хүртэл байх хэвээр. Тэгээс 100 хүртэл байх хэвээр. Тийм учраас ийм утга оруулж болохгүй гэсэн мэдээлэл гарч ирдэг. Тийм учраас та энэ дүнг 100-аас дээш дүн үнэлгээ мэдээж хуваар учраас оруулах боломжгүй гэсэн үг. За ингээд дүн үнэлгээгээ оруулаад за гэрийн даалгавар нь 95 улирлын шалгалтанд 78 ингээд нийт энэ улирал бол 90.5 гарч болж байна. Гэхдээ энэ хүүхэд одоо төгсөх анги учраас би за энийг энэ homework-ийг болгох чинь. Тэгвэл за 88.6 гарлаа энэ дарам гэдэг хүүхдийн хувьд. За энэ 88.6-г нь би энэ улирал одоо итвэх оролцоо маш сайн нэгсэндээ нэг энэ үр дүнгийн үнэлгээгээр маш сайн гарч ирсэн гэж үзвэл бол энэ улирлын хувьд бол final grade дээр 88.6-г одоо жишээ нь 90 болгоод ингээд солих боломжтойгоор оруулсан байгаа. Тийм учраас багш нар дээр ямар нэгэн дүн үнэлгээ бүртгэх гэдэг асуудал үүсэхгүй байхаа гэж бодож байна. За ингээд тухайн хүүхдүүрээр дүн үнэлгээгээ оруулсан бол хүүхдүүдэд оруулсан бол хадгалаад grades гэсэн цэс рүү ороход таны оруулсан ангиудын дүн үнэлгээ маань гарч ирнэ гэсэн үг. За энэ дотор ингээд дүн үнэлгээгээ оруулсан байхад та бүхэн
анги өдөрцөн багш эндээсээ хүүхдүүдийнхээ дүн үнэлгээг хараад аваад ингээ ашиглаад гэж болно гэсэн. Одоогийн байдлаар ингээ миний үсгсэн 4 хичээлийн дүн үнэлгээ орсон байна. За нэг асуудал байгаа. За ингээд дүн үнэлгээгээ оруулж хахад хин нэгний дүнг алддаг ч юм уу ингээд буруу оруулсан гэж үзвэл тухайн үүсгэсэн дүн үнэлгээнээс action гэснээс delete дарчих юм бол энэ дүн үнэлгээг тэр чигт нь устгах чинь. За та энэ дүн үнэлгээг устгах гэдэг идэвхтэй байна. Мөн edit дараад тухайн буруу оруулсан хүүхдийн дүн үнэлгээг багш нар одоо нэг edit хийж өгөх нь одоогийн байдлаар бол нээлттэй байгаа. За мөн grades хэсэг дээр энэ нь илүү менежер өдөрт хэрэг болох бах. Энэ дээр тухайн хичээлийг сонгоод дүн үнэлгээгээ авах боломжтой байгаа. За энэ дээр фильтр хийгээд дүн үнэлгээгээ ер нь бол одоо ангиудынхаа дүнг үнэлгээнүүдийг багш нар ингээ оруулаад ирэхээр аваад тэр дүн үнэлгээгээ Excel-ийн файл руу эндээс экспортлоод болон Excel-ийн файлаас оруулаад гаргаад авах боломжууд нь энд бүрэн нээлттэй байгаа. За энэ дүн үнэлгээ ороод ирэхлээр энд ангийнхаа шүүх талбар дээр ангийнхаа дүнг ороод энэ дөрвөлжин улаанаар харуулсан хэсэг бол экспорт хийх буюу одоо болохоор би нөгөө дүн үнэлгээний багш нар оруулааг болохоор экспорт хийж харуулхад төвхтэй байгаад энэ нөгөө нэг датанд бүрдэг болохоор дүн үнэлгээ ингээд оруулаад багш нар оруулаад дататай болоод ирсний дараа энэ экспорт гэсэн хэсгээс хүүхдүүдийнхээ дүн үнэлгээг Excel-ийн файл руу ингэж гаргаж авах боломжтой хичээлбэрээр нь. За үндсэндээ бол ийм байна. Тэгэхээр та бүхэн энэ журнал гэсэн модулын тусламжтайгаар дүн үнэлгээгээ оруулах нэ гэж ойлгож болно. За анхаарал тавьсанд баярлалаа.